За сайн байцгаана уу, та бүхэн бичлэг хүрж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгээ миний хувьд бол энэ удаагийн бичлэгээрээ одоо хүн ингээд өөрт тохиолдсон одоо болж байгаа үйл явдал болон ийм бүх зүйлсээс юу амьдрал дээрээ муу зүйлд ч ихсэн сайн тал байдаг шүү гэдгийг одоо тайлбарлах гэж хичээнэ. За муу юмд ч ихсэн сайн тал байдаг. За энэ нь жишээлбэл одоо амьдрал дээр жишээ авч үзье. Жишээлбэл миний хувьд одоо 21 онд би анхныхаа хүүхдийг төрүүлж байхдаа жишээлбэл өөрөөрөө төрнө гэж ороод тэгээд бүр ингээд нэлийн процессын үр дүнд хаалгаагаар төрж исэн. За тэр нь бол надад жоохон муу зүйл санагдсан л та. Гэхдээ яг хоо сайнгүй ч гэсэн сайн юм би юу гэж бодсон бэ гэхээр хүүхэд маань эрүүл сарвал сайхан төрүүл миний одоо тэр хаалгаа одоо дүүрчээ гэсэн байдлаар хүлээж авсан. Тэрнээс шаг тэрийг ингэж буруутгаад дараа нь тэндээсээ үүдэлтэй ямар нэгэн өөртөө хэцүү нөхцөл байдал үүсгээгүй гэсэн үг. Альва юм угаасаа ингэж болцдог. Угаасаа ингэж бидний хичээл зүтгэлгүйгээр гинтийн зүйлс их болдог шүү дээ. Тэгэхээр тэр гинтийн зүйл дээр хамгийн гол нь ганц сайн юм олж харах хэрэгтэй. Хөвчлэн сүрэг муу зүйлс дээр бидний одоо сэтгэл зүй их хямардаг. Тэгээ одоо надад ингэх ёсгүй байсан, би ингэх ёсгүй гэдэг ч юм уу нэг тийм сэтгэл зүгээр хандахгүйгээр ерөөсөө заримдаа бүх юмыг хүлээж аваад сайн талыг харахыг хичээнэ. За сайн талыг нэгийг олоо харчих юм бол та тэр бүх юмны энергийг буюу өөрлөгөө одоо хитрхи муу зүйл бишээр ингэж хүлээж авснараа танд бол ашигтай байдаг. Өөр жишээ гэх юм бол энэ маань бол нэлээд их юм болдог байхгүй юу амьдрал дээр одоо ингэж. За жишээлбэл саяхан одоо ингэж машиныхаа одоо нөхөр маань ингэж машиныхаа артлыг ингэж харахгүй байжгаад ингэж мухалчгүй юу засвар аавна угаасаа засвар. Тэгээ бид хоёр ийм болчлоо гэд надад хэлсэн. Тэгэхээр за гэж би угаасаа ийм том шийдвэрүүд том ч байх ингэ гинти юм дээр нэг юм юу тайван хүлээж авдаг төрлийн хүн. Би чинь хоньны ордохгүй юу. Тэгэнгүүт ингэж жижиг шажиг юм дээр жоохон эмоцлоод том юм дээр бол эмоцгүй болчдөг. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаггүй гэсэн. Тэгээ ингэж артлаа жоохон муухай болгочлоо. Вьетнам засвар зүх юм байна гэдгийгсээ надад. Тэгэхээр би за окей. Тайван хүлээж авсан. Тэгээ яг хаа зардал гарч байгаа нь хэцүүлтэй. Гэхдээ яг хаа гинтийн зардал. Гэхдээ тэндээс би сайн талыг хордол харж байгаа байхгүй юу. Машина ингэж зүгээр шон ингэж ухарж байгаад ингэ мухуулаад зардал гарч байна. Тэгэхэд би тэндээс юуг олж харсан гэхээр за ямар хүн мөрөгцөн биш дээ. Сайн тал нь тэр байхгүй юу? Муу юмд ч гэсэн сайн тал байгаа. Тэгэхээр альва болж байгаа гинтийн бүх юмд өөртөө ингэ сайн юм олж харах хэрэгтэй. Сайн нэг ширхэг юм тэндээс заавал олж харах хэрэгтэй. Тэгснээрээ танд одоо эргээд тэр бүхэн ингэ зөвөр орж ирдэг буюу одоо юмыг тгээ хараас сурчвал танд маш их давуу талтай энергийг нь өөрчлөөд гэсэн үг. Өөрлөгөө ирэх зүйлсийг ингээд сайн сайхан талаар хараас сурчвал за одоо жин нэмлээ хамгийн түгээмэл жишээ. Ингээд жин нэмээд би онцгүй болоод ийм байлаа. За тэгвэл тэндээс ямар сайн тал одоо сайн юм олж харах уу гэхээр миний хувьд бол одоо ингээд тархалангуудаа би юу гэж боддгоо гэхээр окей. Миний амьдралдаа одоо болж байгаа хамгийн өндөр жин юм байна. Тэдэн килограмм хүрэл ингэж харагдах юм байна. Тэгээд би яаж ийм болж болохгүй юм байна гэж боддог байхгүй юу? Ийм л байж болохгүй юм байна. Хэрвээ ийм жин масс нэмээгүй бол би энийг мэдэхгүй. Тийм учраас одоо энээс ингэж багасгая. Одоо жингээ бууруулъя гэсэн зорилгоор тэгэнгүүт бие махбод оюун санаа яаж ажилтдаг вэ гэхээр тэр жингийн илүүдэл дээр төвлөрөх биш тэндээсээ ингээд болох буцах буюу хэвийн байдал руугаа орё гэсэн сигналыг шууд өгөөд ажиллаж эхэлдэг. Тийм учраас ингэж пипист амар бүтүрчлээ яана мана гэж нэг тийг сүрчгэнэхгүйгээр би шууд окей энэст муухай юм биш шүү тэг ингэж болохгүй юм байна. За одоо энэ л ер нь тулцсан одоо миний макс жин баг. Тэгэхээр сайн талаа би юу гэж харддаг вэ гэхээр одоо ингээд үлдсэн амьдралынхаа хүн хэдэн жил амьдрахаа хүн мэдгүй. Гэхдээ бол яг хуу тодорхой хэмжээний амьдралын туршлагатай ингээд яваад ирэнгүүт үлдсэн амьдралынхаа хамгийн залуу насны дээр байгаа шүү гэж өөртөө байнга сануулдаг. Тийм одоо эндээсээ ингээд эцэг эхээ заяасан би
эрүүл сарвал авчих ёстой шүү. Үлсэн амьдралыг чинь хамгийн цоглог, хамгийн хөнгөн шингэн нь одоо шүү. Инээс хөшрөн, инээс их хөтлөн, инээс илүү үрчлээтэй болно. Тийм учраас цаг хугацаа явахыг ингэж үнэлдэг би. Тэгээд одоо тийм залуу нөхцөл одоо өнгөрөлтсөн амьдралынхаа хамгийн залуу хувилбар дээр байгаа шүү. Тийм учраас одоо энэ дээр жаахан хичээгээд илүү гоё аз жаргалтай одоо энэ цаг хугацаагаа илүү гоё мэдрэх хэрэгтэй юм байна гэсэн бодолтой болдог. Өөртөө гоё зарцуулъя. Одоо хэр бэлтээ зарцуулъя. Тэгээд хамгийн залуу нь одоо шүү гэдгээ байнга хэлдэг. Тэрнээс биш өнгөрсөн 20 настайгаа 25 настайгаа өөрийгөө харьцуулахгүйгээр одоо энд л гоё байсан, ингээд л туранхай байж мэж гэж боддгоо. Ягаад гэвэл ирээдүйн рүүгээ харах юм бол би ирээдүйгийнхаа хамгийн залуу дээр байгаа гэж хардаг. Тэгэнгүүт хүн юу боддгоо гэхээр тийштэй одоо энээс илүү хөшрүүл, энээс илүү хөл гарна ингээд явах юм бол одоо би нэрээ хөнгөн шингэн байгаа юм байна. Одоо би гоё байгаа юм байна гэдгийг хүн хардаг. Тэрнээс биш яг биологийн хөшрөлт буюу ингээд амьдралын явцад хөшөрж байгаа энэ бие махбодын болон энэ баг зэргийн өөрчлөлтүүдийг бүр айхтар хүн дээр тусгаж аваад 18 20-тойгоо харьцуулж өрөөсөө болтоггүй. Ирээдүйдээ харьцуулна, ирээдүйд улам таргалж болно, улам хөшөрч болно, өвдөж хавдаж болно. Тэр одоо төсөөллөөс өнөөдрийн хүн аз жаргалыг илүү юм гэж дээш нь ингэж татаж гаргаж ирдэг. Тэгээ энэ маань бол миний хамгийн давуу тал үзэл бодолд юу нь би тэгэл юу ч болсон сайн талаас нь харахыг хичээдэг. Тийм учраас та бүхэн ч гэсэн муу юмнаас ч гэсэн нэг сайн талыг нь олж хараарай. Тэгэх юм бол илүү нөгөө шийдвэр гаргалт болоод амьдрал дээр хандлага маань бас арай өөрчлөгдөнө. Бас арай нэр үнийг биш болдог шүү гэж хэлье. Энэ бичлэгээрээ. За тэгээ бичлэгийг маань үзсэхэд баярлалаа. Дэмжиж комент үлдээгээрэй. Мөн subscribe дараад намайг дэмжээрэй. Баярлалаа.